За сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Нээл таарыг өмнө удаагийн хөзөр зүйлэд эхлэх бэлэн боллоо. За энэ удаа хэдүүлээ одоо дараа 7 хоногт гол юм үйл явдал болох уу? Ажил төрлийн хувийн амьдрал яах вэ хүү те? Гаргалгаа нь юу вэ? Тэгэд энерги одоо сонголтоо шинжилгээ хийх болно. За уушлаарай миний ард түмэн. Өмнөх видеон дээр юу яцсан? Хүнийг л хайн мотивэ зэмсэн харагдав чи өөрөө нүг микэ унтраачаад микэ нүг хаач яг орой утсынхаа микээр нь яриасан мэдэхгүйсэн билээ. Тэ яг ч нүг ядарцаа чинь дийлээд орсон чи харин багталцсан. За дахиж ийм алдаа гарахгүй ажиллах хичээх болно. Тийм учраас нэг удаа өшөөж үзээрэй. За 3 хөзөр байна. Луу, одоо дээр луутай, очиртай, тэгээ заантай. Аль нүдэн тусч байгаа хөзрөө сайхан сонгоорой. За тэгээд энэ 7 хоног таны шинэ одоо аль сайхан ивэх хөлтөөж өрөөгөөд 3 2 1 хөзөө сонгосгож найдаж байна. Эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань хувь тавилангийн эргүүлэг. За хөзөр дээр одоо нэгэн жижигхэн юм юун дээр одоо аалц ингээд тор татсан тэрвэр бүх амьтад ингээд энэ яац юм болоо гэсэн маягтай хараа гэж байна. За ерөнхийдөө энэ 7 хоног бол таныг одоо их гой үйл явдал болох юм. За нэгдүгээр хувь тавилангийн эргүүлэг бол Азийн хөзөр. Тэгэхээр одоо энэ 7 хоног бол таны хувьд одоо аз ивэх зүйлс бол бас зөндөө гой болох юм байна. Одоо бүтчээс ирсэн юм гинтийн одоо бүтэх ч юм уу эсвэл хурдан бочоос гэсэн аюул юм наан бүтэх ч юм уу те. Гэхдээ ингэдэж шүү. Аз ивэнэ гэдэг чинь нэг тийм хонжиртой суулгаас мөнгө хожиж юм уу? Эсвэл одоо тарж ядаг хүмүүс маань мэдлэх биш. Азийг заримдаа бас өөр утгаар харж болно. За жишээ юу яа? Одоо нэгэн хэвийн байдлаас гарахыг хүсдэг байсан. Тэрний аз тохиолоо гэсэн чинь одоо нэгэн хэвийн байдалд оролдог хүмүүстэй буудалцуулаад байсан. Муудалцаа гэдэг бол төвхтэй гэхдээ одоо яг тэрнээсээ гарах тийм боломж Азийн бол үжир гэсэн үг. Тэгэхээр одоо энэ Аз гэдэг юм бол одоо том зургаар бол Аз юм. Гэхдээ яг жижиг зургаар нь харавал төвхтэй байдалд орох ч юм уу. Эсвэл ийм ядаргаатай сорилт орох ч юм уу те. Эсвэл ямар нэг юм хийх ч юм уу. Тийм зүйлүүд орох магадлал байдаг юм шүү гэдэг бол энэ дэр гарч иж байгаамаа. За хоёрдугаарт одоо энэ бол юу бол хувь тавилангийн хөзөр. Яалчгүй таны амьдрал энэ бол энэ 7 хоногт юм нэг нүүр тулах ёстой, бас шийдэх ёстой тийм зүйл бол байгаа юм байна. Тэрнтэй чинь бол биелүүлээ ерөнхийдөө юм дуусгах гэдэг зүйл бол таны бол нэгт оруулж байх шиг байна. За юу. За 3 дугаарт гэвэл ийм байгаа юм. Одоо манифест жанр юм яг энэ 7 хоногт юу хүсмээр байгаа, юу биелүүлмээр байгаа, юу одоо болгомоор байгаа. Тэгээ сайхан тодорхойлоорой. За юу. Хувь тавилан бол нэг талаас орж ирнэ. Гэхдээ ерөнхий одоо амьдралыг туулж байгаа хүн өөрөө шүү дээ. Тийм болохоор одоо гэдгийг азан найдаж болно. Гэхдээ өөртөө илүү сайн найдвал илүү сайн юм а гэдэг хөзөр энэ дээр гарч байгаа юм а. За ажил төрөл хувийн карьертээс хичээл сурлага тэр тал дээр юу харцгаая. 5 саваа. За одоо өмнөг зодолтон ч гэж юу яах вэ? Гэтэ одоо саваар зодолтон ч юу яах вэ? Гэтэ одоо савааг нэг юм байгаа юм. Өөрийн нэг саваа бол өөрийн итгэл үнэмшил. Тэгэхээр 5 саваа гэхээр 5 одоо итгэл үнэмшлээр барьсан өнөг хооронд зодолно гэсэн үг. Одоо энэ 7 хоног бол юу байд юм а одоо ажил төрөл хувийн амьдрал яг тал дээр өөрийгөө батлах гэсэн бас бусдаас өөрийгөө өмгөөлсөн хамгаалсан тийм өөрийгөө юмыг бүтээхийн төлөө бусдаа тэмцсэн ч юм уу тийм бас 7 хоног бол байх магадлал бол байна нэгт. Хоёрдугаар одоо энэ саяны Азийн хөзөрт буюу одоо хувь тавилангийн хэрэглэлтэй холбоотой байх магадлалтай шүү. Заримдаа амьдрал их тийм чөтгөрлөг үйл явдал зан гараашин гаргадаг. Юу гэсэн үг вэ гэхээр одоо нэг юм нүүр тулахгүй байгаа тул дургу ирэх нэг тийм одоо нүүр тулдаг хүмүүс гэж тэгсэн би нэг дургу. За тэнгуут нэг юм амьдрал заримдаа тэр хоёрыг нэг тийм одоо огтлцуулж муулцуулж юм уу эсвэл нүүр тулуудаг ч юм уу ямар нэг юм болгодог. Тийм учраас энэ 7 хоногийг ер нь жоохон өөрөөрөө хамгаалъя гэсэн яг өөртөө те бас одоо бусад өөрөөрөө батлая гэсэн ч юм уу эсвэл одоо өөрийнхөө хүслийг биелүүлэхийн төлөө
бусадтай нүүр тулсан тийм 7 хоног байх магадлал бол байгаа шүү. Эцсийн эцэд та нэг тийм нүүлүүлээд байгаа юм уу, хулгай хийгээд байгаа юм уу, лөвөр хийж байгаа юм байхгүй. Та зөвөр өөрийнхөө л юмыг одоо бас өвтэйхэн болж байгаа юм шүү дээ. Гэтэл зөөр нэг юм бүтггүй хулгайчуд нь лөвөр хитгчүүд юм эсвэл тийм хүнийг мүлжин одоо мүлжигчтэй дарлагч ангиуд нь тантай бас жоохон тийм дургуйч гэдэг юм эсвэл юу байд юм шиг байна. Одоо зөрчилдөөн байгаа дээ. Энэ дээр та өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Би нэг юм хэрэлж чаддгүй маа. Эсвэл хэрэл дургүй, хэл оноос дургүй үгүй. Харин тэр зүйл одоо бүх хараал өрөөлийн юугээ бэлдээ болохгүй хүн амтнаас сурж байгаа те. Кино мэнээр үзэж байгаа юм шиг юм чи. Ингэж хараал хэлж болд юм гэж харж агаад өөрийгөө үзэл бодлыг өмгөөлөх, хамгаалах юм хэрэгтэй. Тэгж байж таны одоо аз завшаа яадаг гэдэг юм одоо орж ирээд айтайхан болон заяа. Бас нэг зүйл гэвэл ийм байгаа юм. Хардаа ийм намар цагш ууз амьдрал дээр энэ 7 хоногт сайн хичээхгүй бол магадгүй 1-2 сарын одоо аз завшаа байдаг юм яадаг гэдэг юм бол бас одоо тохиохгүй байх шүү. Ер нь өөрөө дээрээ одоо орж байгаа энэ азтай одоо яадаг гэдэг юм одоо үеийг сайн ашиглах үгүй бол одоо харамсаа суух юм болс байгаа шүү. Би ч гэсэн одоо жоохон нэг юм одоо юу ясна л да энэ хүндээ ярихэд надад нэг аюулгүй боломж орж ирсэн. Би тухайн үед ягаад ч нэг ачлал бүгд хайцсан. Тэгээ сүүл нь бодоодсэн пүү ачлалтай гэж бодоод байна. Ядаж тийм аль та бүхэн битгий гаргаарай. Та бүхнээс хүсье. За юу. За хосын харилцаа ямар байх вэ? Хувийн харилцаа найз зөвхтэй 9 зоос болж байна. Сайн байна. Удаан хугацаанд бас одоо хүлээж ирсэн ч гэдэг юм уу одоо яасан гэсэн гоё үр дүн болно гэсэн дөө өгнө. За юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ та нэг харилцаа авч үлдэх гэдэг байгаа бол эсвэл одоо юу гэдгийг ер нь нэг харилцааг ажиг болох гэдэг байгаа бол те эсвэл одоо харилцаа мэдээж юм уу одоо төвшин нэмэх гэх юм уу бүтэхгүй байгаа хосууд одоо эвлэгчээс гэж болж исэн хосууд ер нь эвлэг тал руугаа ханддаг ч юм уу эсвэл ажиг байгаа хосууд бүр гоё тал руу ордог ч юм уу нэг өсөндөө 9 зоос бол ургацаа сайхан хураагаад аваа. Цэцэг жимс үр тарианд бүгд сайхан ургацаа. Тэрнийхээ сайхан яваа гэдэг. Одоо тэрийг явах жоо аваа гэсэн. Явдаг нь бол 7 өдөр хөзөр тахгүй. Авах нь бол авах юм. Одоо 9 зоос. Тийм учраас энэ 7 хоногт бол одоо эвлэрэх гэсэн эсвэл нийлэх гэсэн одоо эсвэл те гоё ингээд тийм байхыг хүсчихсэн хүмүүс тэгээ бүр сайхан тийм нийлээ гоё байгаад амьдралын сайн сайхныг сайхан ярилцчаад доторх хүмүүсээ сайхан одоо доторх хүнээс сайхан уудлаад ярихад бол айгүй сайн сайхан 7 хоног байна. Яагаад гэвэл бас 9 зас юу штэ урт хугацааны айгүй дажгүй байдлыг бэлтгэдэг. Энэ хөлөөр сонгосон хүнтэй азар ус их сайхан нүгэлүүлдэггүй буянтай сайн сайхан хүн байна. Тийм учраас бас тэр хэмжээний одоо буйны үйл юм үрээр танд бас одоо хүний аз гэдэг юм сайхан имплант бол орж иж байгаа юм байна. Энийг та аюул сайхан ашиглаа за бас ийм байж болох юм байна, тэгж болох юм те. Эсвэл би энийг сайхан ийм хүнтэйгээ сайхан уулзруу олчмоор байна. Заавал хайр мэрэг шаардлагагүй шүү дээ. Найзууд байж болно, гэр бүлийнхэн байж болно, ээж аав, ах том нацсан садан те. Тэдэнтэйгээ нэг өчр олоод гэсэн хүмүүстэй сайхан уулзж байгаа ол тэгэд бас давхар цагийг сайхан өнгөрөө. Тэгэхгүй бол энэ хөзрөө сонгосон хүн та заримдаа бас ийм байх магадлал байж шүү. Ер нь хөзрийг харахад юу яадаг? Нэг юм дайчин хэрнээ одоо гэдэг хүндрээ тийм амар лаг харьцдаг хэрнээ хүнд аюу тийм сэтгэл гаргаж чаддаг. Өөрийгөө бас яг хүмүүс зүг ойлгож чаддаг. Бас хүний ч гэсэн бас зөв ойлгож чаддаг. Гэсэн хэрнээ дотны хүмүүжүүд юм ямар нэг хүн ингээд өвдлө хавдлаа гэж шууд хамгийн түрүүнд мөнгө туслая эсвэл ямар нэг туслая гэдэг. Тэгээд тэр хүмүүс одоо зөрөд ийм сайн юм нэг тийм ойлгож чаддаг. Тэр хүний сайн бас ойлгож чаддаг байх магадлал байна шүү. Тэгэхээр энэ 7 хоногийн бол цэвэр тийм хайрын 7 хоног болох гэд бол халамжийн 7 хоног ч юм уу те болох гэд бол буруу юм гэдэг хөзөр ингээд гарч байгаа юм аа. За юу вэ? Одоо энэ 7 хоногт одоо танд ямархуу боломж орж ирэх вэ? Эсвэл яах вэ? Одоо тэгэлээ харцгаая. 3 ном болж байна. Сайн байна. Яалчгүй таны амьдралд бас зөв зам дээр одоо зөв шийдвэрүүд гаргасны үр дүн дээр одоо танд орж ирэхтэй сайнсхан аз завшаа яадаг гэдэг нь бол орж ирж байгаа юм байна. Энэ дээр бол их тийм яана нэгээд одоо ингээд боломж олж ирэхэд өөртөө айх юм байхгүй шүү дайрал ор. Ингэдэж шүү. Одоо ингээд нэг юм тек ч юм уу night night ч юм уу те эсвэл pub ингээд нэг хөрхөө сууж идэг.
За тийм даруухан сайхан сэтгэлээ банер бол тэгэл энэ охин намайг тоох бол яах вэ сандарсаар бол очтгоо. За тэгэнгүүт нэг 30 плюс 40 плюс наснытай нэг юм хар шил гусцсан толгойнхоо гурлыг нэг тийм баялаг дууцсан шиг нэг тийм өстэй өсгөн дундуур тэгэд нэг гиз хүзэтэй нэг юм морины зурагтай хүн амтан залах гартаа нэг юм юу гэдэг штэ нэг автоматны дуу төмсөд штэ. Тийм ахнаар бол шууд ингээд танилцсан сайн ах бол баач болоо гэж ордог. Аимшигтай өөртөө ихтэй уустай. Чадчих ш тэр бол тийм хэмжээний өөртөө ихтэй байгаарэ гэдэг нь бол би одоо өөрөөс бол хүссмээр байна. Ер нь хүнээс сайн ч авах ямар ч хүнээс сайн ч авах юм байна, муу ч авах юм байна. Тэр талаас нь та ингээд амьдралыг харж байвал. За юу. За ажил төрөл юу тал дээр бол юу яана? 5 чулуу. Тэсвэр төвчээртэй одоо жоохон тэ нүүр тулахыг хүсэхгүй байгаа зүйлийг одоо хийх хүсэхгүй зүйлийг хийж нүүр тулж болгон заяа. Хит нэг юм одоо би яана нэгдэх байхгүй. Одоо чинь амьдрал дээр таныг одоо хамгийн түрүүнд таныг та хайрлахгүй бол таныг та өөрөө хамгаалахгүй бол ялангуяа өөрийнхөө хүсэл бодлыг хамгаалахгүй бол хинч таныг яг үндэ хамгаалъя гэхгүй. Яг нэг хүмүүс бол өмөрнө гэж оролдох байх гэхдээ тоохгүй. Тэгэхээр амьдрал дээр та өөрөөрөө хамгаалж өөрөөрөө хайрлж бас өөрөө төлөө те тэмч сураарэ, ойлгохгүйгээр хэрэл сураарэ те. Эсвэл нэг тийм гомдоод юм цаашаа явахгүйгээр тийм яг хүмүүстэй нүүр тулаад хулгайчудаа гэдэг тийм ярилцаж сураарэ гэдэг хөзөр энэ дээр гарч байгаа юм. Тэгсэн нөхцөлд бол хувь тавилан өөрөө чингээ сайхан хамгаалцсан байгаа. Зөв нүүр тулах юмнаас ч л толгойж байгаа гэсэн үг шүү. За юу. За харин хувийн харилцаа тал дээр. Энэ яагаад энэ 7 сэлэм одоо өөрөөр итгэлгүй байдал. 7 сум. Яагаад бороо ч одоо за би яг амьдрал дээр хашир башир яасэстийг би бол ойлголоо заа юу. Гэхдээ юу штэ. Энд ч одоо хүний амьдрал өргөж байнг байхгүй штэ. Яад тэ одоо би ч одоо би өөр дөр яриа л дээ ер нь яад тий. Магадгүй би нэг ойтойтой, хоёр ойтойтой, магадгүй ч угаас би нэг ойтой, хоёр ойтой, 3 настай бол тэгээд өмнөдөө бааж лсэн байх. Гэхдээ би одоо хүртэл баана гэсэн үг биш шүү дээ. Яг тэр шиг тааж гисэн бас амьдрал дээр ямар нэгэн зүйл дээр алдж онжлсэн баг. Тэгэхээр гэд үргэлжийн өхөн хөлөө алдан он гэсэн юм байхгүй. Бид нэр үргэлж л багтаа өмнөдөө бааж исэн, өсвөр насндаа хүн хатан таягдж исэн, шарх авч исэн тий. За тэгээд нэг ямарваа нэг хин гэж яриад хүн сайхан дагсуулж байсан. Гэхдээ байн үүдийн мөнх дагсуулна гэсэн үг биш. Хүн өөртөө ихтэй байж ээж дажгүй явдгийг. За юу. Тэгэхгүй бол нэг юмдаа паахталчаал тэгэл одоо яаж болохгүй шүү дээ. Нэг юмд хүн шархавчаа тэгэхээр тэрнээсээ айгаа те өөрийгөө бүтэн цоошж болохгүй. Яг тэрнтэй адилхан юмд аюу тийм гоё уужуу тайван бай. Одоо хэрвээ үгдийн хүн гээд те урт наслах хамгийн сайхан зүйл уужуу тайван байдал. Тэгээд амьдралын сайхны харах өнцгтэй хогжлолтой хошин байдал. Танд ийм байх бүрэн чадвар потенциал нь байгаа гэсэн тэрнээс айгаад үгүй төгөөд би харин танаас гоё заяа. Амьдралын сайхан мэдэр өөрөөсөө битээ хайртай дотны ихэрнээ муудалцсан сайдалц хүмүүстэй байвал сайхан нийл амьдрал богино. Бид тэр харамсахгүй байх юм хэвээр. За ерөнхийд нь харуулбал бол одоо аз энэ 7 хоногт их сайхан аз тохион. Тэгээд аз тохиорыг чинь заримдаа бас жоохон юмыг сорно гэсэн үг. Гэхдээ амьдрал зузаан явж байгаа. Жоохон ажил төрөл тал дээр муудалцах юм уу эсвэл одоо хүн нүүр тулахыг гаргах ч гэсэн энийг хийх ёстой. Давхар хайрцаг хувийн амьдрал тал дээр бол ер нь хүмүүсээ сайхан нийлээ гоё бай. Тэгээд өөртөө ихтгэлтэй сайхан бай. Амьдрал сайхан шүү. За юу. За харин одоо таныг сахиусан нэг одоо юу одоо танд юу зүйлсэн бэ? Харцгаая. Мэдрэмж зүрх сэтгэл тал дээр юу ямар байна? Тийм баланслмаар байна. Тэгэхгүй бол та нэг бол хүнийг бүр ингээл дэгэ мария ч юм уу тэр шиг сайн хүн байхгүй батдаг гээл. Эсвэл нэг хүнийг энэ бол бараг одоо тий нэг хитлэрийн нагасдуу байгаа мөр гэхээс наагур ухааны юм хараад байна. Энд чинь нэг юм хүн чинь тийм сайн ч байгаа муу ч юм. Жишээ нь нэг юм байдаг шүү. Нэг юм бяцхан сануулхад нөө Аль Капоне гэдэг нэг амар гангстерсэн та одоо янз бүрийн одоо тийм Америкийн хамгийн бүтгүү гарууд нэг штэ. Тэр чинь нөө альва хүнсэн дээр тавих хадгалах хугацааны огноог бүтээсэн байхгүй юу? Гэдэг шиг хүн ч сайн ч байгаа муу ч байгаа. Бид нар тэрийг харж сайн дүгнэлт хийх ёстой. Тэгэхгүй шууд ингэж бол одоо шууд ийм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй гэдэг бол байх ёсгүй заяа. За харин энэ 7 таны нэр ямар байх вэ харъя.
Сард бол зарим зүйлс чинь болж жоохон удах нэг зүүн сард аюу өндөр байх юм байгаа шүү. Хоёрдугаар юу яагаад вэ? Өөрийн талаас ингээ юм удахгүй аль болох одоо энийг юм удвал нөгөөх нь болгоё. Нөгөөх нь удвал нэгийг болгоё ч юм уу. За тэгээд суул байгаа үед сайхан амрыг өөрийгөө бас те одоо хайртай дотны хүмүүсээс сайхан уудаж юм уу. Заавал нэг юм 7 хоног юм болгоно ингээд амжуулах гад гүрийгээд явах шаардлагагүй юм шүү гэдэг одоо хүзэр бол энэ дэр ингээд таны энерги бол тийм одоо юм байна гэж хэлж байна. За ингээд одоо эхний өдөр маань дууслаа. Хөдөр дэлгэцэн таалагдсан бол одоо лайк дараар, шеэр хийрээ, subscribe дараарай. Мөн дэний маш баярлах болно. Мөн одоо гүйлгэний утган дээр те юу хийхийг хүсэж ямар зорилготой байна те юу нэг төвчтэй бишээ тэр чинь сайхан манифест хийгээ залбирал өгдөр үйлдвэрх болно. Тэгээ та бүхэнд хамгийн сайн сонирхол ирээ. Мөн ингээд таарах хөзөр үзүүлэх бол та бүхэн одоо надраа Facebook, Instagram-аар холбогдоорой. Мөн энерги ингээд бохирдоод байнгын стресстэй тавьчихдаг хэцүү байвал та бүхэн энерги цэвэрлэг Oracle давсыг санал болгож байна. Ердөө 10 сарын давснаас дөрөвдөл баант усанд ордог ч юм уу эсвэл одоо ус өршөнд нэгээд өөрөөгөө цэвэрлэхэд бол одоо өөрөө өршөхэд бол өөрийн болон гэрийн сайхан энерги цэвэрлэж болох юм байгаа шүү заяа. Тэгээ хамгийн сүүлд нь одоо нэг юм хэлье. Амьдрал бол чухал. Амьдрч байгаагаа мэдрэх чухал. Заяа. Тэргээс ойлгоорой. За одоо ингээд та бүхэнд сайн сайхан хүсье. Одоо 2 дахь хөтөлбөрөөгөө орцгоё. За 2 дахь хөтөлбөр маань за ингээ харвал за сэлэмний хатан. Бас гоо үзэсгэлэнтэй юм чаавс. За хөдрийг ажиглавал нэгэн үзэсгэлэнгаа хэрэг одоо тийм сэлэм барьчихсан ингээд эргэн тойрон одоо юу байна эрвэхэ байна. За хөдрийг ажиглал ийм байгаамаа. Энэ 7 хоног нэгдүгürt өөрийгөө бас тийм хамгаалсан байх хэрэгтэй бас шийдэмгий байх хэрэгтэй байгаад байна. Зөөлөн юмд бол зөөлөн, хатуу юмд бол хатуу. Ягаад гэвэл ингэдэг юм. Сэлэмний хатан бол таараа үзрийн 4 хатан дундаа хамгийн тийм шийдэмгий өөрийгөө хамгаалсан дээр нь логиктэй хамгийн гол нь толгойтой. Хатан гэдэг хөзөр дээр одоо гэдгийг хааныг суппортлох, хааныг дэмжих гэдэг юм байдаг болохоос яг өөрөөрөө ингээ юм хүм шийдэх яах гэдэг юм аюу баг. Харин энэ 7 хоногт бол тань дээр харин яг тийм хөзөр одоо бууж байна. Энэ 7 хоногт ер нь амьдралынхаа бас том чухал зүйлсүүдийг ер нь тодорхой болго бас тохор өөрөө яг тэрийг хүсэж байгаа те эсвэл яг юу хийвэл өөр чинь яг одоо логикийн хувьд хамгийн зөв зүйл вэ. За тэгэд хүмүүс энд чинь бас яаж хандж байна? Ер нь аль нь чиний найз, аль нь чиний дайсан байна гэдгийг ер нь нэг тодорхойлж үзвэл ямар вэ гэдэг хөзөр энэ дээр нэгт бууж байгаа юм. Хоёрдугаарт зоосны хатны ингээ хардаа юу gooц эргэн тойрон ингээ эрвэхээ гэсэн нууц. За энэ бол нэгсэн одоо өөрөө чинь нэвэж өгч сахиусууд өөрөө чинь бас тийм гоё одоо тийшээ оруулах үз одоо тийм зүйлс рүү буюу одоо таны тийм шийдэмгий байх үз одоо тийм энерги, зориг, зүрхтэй хиймэр дундаа сайхан явуулна гэсэн үг. Тэгэхээр ер нь нэг хүмүүст одоо энэ 7 хоногт юу хийхийг хүсэж байна? Хүмүүс юу ч хэлмээр байна. Юу мэдэрч байгаа гэдэг бүгдийн сайхан гарга. Бас яаж амьдрмаар байна? Юу гэдэг бүс сайхан илэрхийл. Тэгэхгүй бол энэ хөдрийг сонгосон хүн та ер нь нэг юм байнгын хүний төлөө гэж өссөн. За би яг хүн л гэж эсвэл хүн таны ингэл ямар вэ гэхэд нөөх нь заа явчихдаг. Тийм маягтай байгаад байна. Болохгүй. Төвөгтэй байдал үнэхээр орно. Лайтаж байдлаас орох гэдэг. Тэгэхээр одоо юу гэдгийг энэ 7 хоногийг бол тэр бас шийдэмгий шулуун байх хэрэгтэй. Бас өөртөө бардам байх хэрэгтэй байна. Ялангуяа заа юу. Тэгээд өөртөө итгэлтэй дайчин бас юм үзэсгэлэнгаа модоо тэр итгэсэн байхгүй бол энэ хүчийг сонгосон хүн та одоо за яхаа өвлжөнгөө яхаа цагаан сар маань ингээд март болоо жоохон би бууз эзэн би мэдж байгаа. Таргалсан ингээд зүйлүүд болсон мэдж байгаа. Гэхдээ тэр чинь хайлж бол гэх юм. Өөх бол одоо юу биш. Үрд юм биш. Тэгэхээр миний сургаалын дагуу өөртөө итгэл мотой байвал өөрөөрөө сайхан итгэлийг сайхан сэргээж би ч үзэсгэлэнтэй гоё нүдтэй гоё хамартай гоё мөксөмөксөдтэй харж бол одоо өөрийгөө мэдэрч бол аюус энэ л аюус сайн шүү их одоо хаз завшаан тэршин дагаа болно шүү те одоо хүмүүс энийг одоо өөрөөр харагдсан хүмүүс одоо танд бас гоё үйл явдал болно. Нэгсэнд ингэдэг юм. Энэ хөдрөө сонгосон хүн та одоо өөрийгөө юу гэж харна
хүмүүс тохор тань тэгж хараад. Хэрвээ та өөрийгөө тийм гоё өсөлтөнтэй яадаг гэж хараад байвал хүмүүс нь тань бас нэрээ гоё хүн шиг юм уу одоо яаж харна. Яагаад гэвэл та өөрийгөө яаж харна тэр хэмжээнд бие авч явдаг юм байна заяа. Буцаад 7 хоногийн юм руу ороход бол ийм зүйлсүүд бол хийсний дараачаас одоо танд сайн хийж байж тэнд одоо энэ хаврын аз завшаа гой юмнууд сайхан энэ 7 хоногийн ихээр сайхан орж ирээд бараг 6 сар дуустал ийм сайхан аз хиймэл өнөдөө гоё ингэ байх болов гэж бол энэ дээр гарч иж байгаа юм аа. За юу яа? Харин ажил карьер яадаг гэдэг тал дээр юу вэ? Нэг саваа. За болж шүү. Одоо энэ 7 хоног бол яалтчгүй нэг гоё юм эхлэх юм байна. Одоо бизнес байд юм уу эсвэл ямар нэг боломж байдаг юм уу те эсвэл хийж байгаа зүйлээр чинь одоо нэг гоё сайхан юм нэмэгдээ ороод ирдэг ч юм уу нэг талаасаа бол энийг юу яараа одоо саваа бол өөр ихтгэл өмчлөл нэг гэдэг чинь одоо шинэ эхлэл гэсэн үг гэхдээ одоо зөв эхлэл үнэмшил итгэл гэсэн үг тэгэхээр энэ 7 хоногт ямарваа нэг юмыг бодож явсан зүйлсээ эхлүүлэх ч юм уу эсвэл шинэ санаа бодож болох ч юм уу те эсвэл хүн өөрчн шинэ санал тавих гэдэг юм шиг одоо ирээдүйн карьер тал дээр их гоё өөрчлөлтийг сайхан өгж болох үз. Гэхдээ тэр зүйл нь сайхан хурдан үр дүнгээ өгөхүүц тийм сайхан зүйлсийг бол одоо танд санал болгох юм аа тий. Тэрнийг сайхан хийгээрэй гэж байгаа. Нэгт хоёрдугаарт ажил, карьер, сургууль юу гэдгийг гаднах амьдрал тал дээр амьдралын шинэ цикл ингээд сайхан эхэлж байна. Шинэ юм сайхан эхэлж байна. Энэ бол маш сайн зөв юм аа тий. Тэгэхгүй бол энэ үйл сонгосон хүн та хичээгээд үдэг бас яг хүссэн хэмжээнд чинь таны амьдрал бас нэг л болж өгөхгүй тэгэл гүрээдэх тийм байсан юм шүү те одоо харин тэр чинь хамаагүй дээр болж одоо ер нь юм хийхээр тэр чинь сайхан хүсэл одоо юу ч ордог болох нь бол таны сайхан оруулж байгаа юм а гэдэг үзэр энэ гарч байгаа юм. Нэгсэндээ та одооноос яг хүсснээрээ хөдөлж хүссэн юмаа хийж хүссэн бизнесээ хийгээд ашиг олоход бол одоо нээлттэй болж байна. Хамгаалалт одоо тийм муу зүйл бол байхгүй юм одоо байна гэдэг үзэр энэ дээр гарч иж байгаа юм заа юу. Бас нэг зүйл хардаа цаана ингээ гоё хэсэгтэй байгааз. Тэгэхээр юу байгаа шүү. Яг гоё ирээдүйд төлөвлөөд явбал одоо энэ дэр хийвэл маш сайн байна заа юу. Тэгээд сайн яг юу бүтээл гоё гэдэг тийм манифест хийж залбирлууд бүр сайн шүү заа юу. За хосын харилцаа хувь амьдрал яах вэ? Савааны хөлөг батар. За ер нь энэ 7 хоногт бол аюу тийм дайчин байгаараа бүх юм дээр ер нь дайчин бай. Шүн сайн унт. Эсвэл шүн завгүй байвал өдөр сайн унттай. Нэгэснээр бие хамаагүй ядрав. Яагаад вэ гэвэл энэ 7 хоногт ажил төрлийн тал дээр ч тэр хувийн амьдрал тал дээр ч тэр одоо та өөрөө хичээж та өөрөө одоо тэр гоё юм босод одоо хийж байж аюу сайн үйл явдлууд гоё зүйлс болох юм байна гэдэг үзэр энэ дэр бууж байгаа юм аа. Нэгдүгээрт савааны хөлөг батар бол таараа хөзрийн одоо 4 хөлөг батар дундаа хамгийн тийм дайчин одоо нэг маск ошин гэдэг чинь ингээл дайрчаа, буудчаа гэдэг. Тэрэн шиг одоо хамгийн түрүүн юм хийгээд хамгийн их хүчтэй, хамгийн тийм дайчны. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр яг үнэхээр юмыг болгоё бүтээ ингэж байгаа бол шууд одоо юу яа хүсэж байгаа зүйлийг хилээд ороо, дайраад ороо те би чамд сайн. Хоёулаа оцолцъё гэдэг тэгж байгаа шиг тийм бол ороо. Яагаад гэвэл энэ хөдрийг сонгосон хүн та одоо нэг юм үг гэдэг штэ. Нэг юм жоохон хоёр балай хүмүүсийн үргэлж ганц бие явдаг хүмүүсийн одоо юу гинэ. Яаж гэсэн чи эмэгтэй хүн хизээч одоо эхнийх дээр нь зөвшөөрдөг. Эрчүүд нь болохоор эмэгтэй хүн хизээч одоо эмэгтэй хүнийг үлээ гойдгоо гэдэг. Тэгэхээр ч одоо нэг юм контакт үүсэхгүй сте. Нэг нь нөгөөх нь эхнийх дээр нүгүү гэдэг. Тэгэхээр яг тийм маягийн юм бол тань жоохон байх гэдэг. Юу гэсэн үг гэхээр одоо ямарваа нэг зүйл дээр та дандаа тийм бодож төлөвлөө эсвэл хардаг эсвэл нөгөө хүнээ үйлдэл хийхийг хүлээгээд гэдэг ч юм уу те. За үйлдэл хийсэн ч гэсэн харьцангуй хүч султай үйлдэл хийдэг ч юм уу. За тэгвэл энэ л бол жоохон хүчтэй шиг үйлдэл хийнэ. Жоохон дайрч орно те. Гэхдээ нэг за марзан хайх дүүрч. Ер нь яг одоо энэ 7 хоног бол юу ягаарэ. Заавал нэг юм хайр дурлал одоо юу гэдэг те тэр биш. Ер нь нэг юм найз нөхөд ч гэдэг юм уу, ээж аваа ах トゥ амрах заатан дүү ах トゥ ч гэдэг юм уу те. Эвлэрээ эсвэл гоё цагийг мөрөө гэсэн хүмүүстэй шууд харж байгаа л очиж.
настай ээж дээрээ сайхан очоод үз. Эсвэл ойр дуулцаагүй дүүчид юм найзтайгаа уулзаад үзтэй. Нэг ёсондоо энэ 7 хоногийг хайрын 7 хоног бас болгоорой те. Тэгэхгүй бол магадгүй та дэндүү тийм ажил төрлөгээд амьдралыг би ойлгож байна. Мэдээж одоо эдийн засаг хэцүү байгаа хүн болгоно л мөнгө санхүү яадаг хэрэгтэй. Гэхдээ хажуугаар бас бид нар ч бас хүн штэ ээж аавдаа дүү ах дүүдээ хайртай хүндээ найз нөхдөд бас арай мартаад байгаа юм биш үстэй те. Тэгээ заавал нэг юм тэд нар бичгээр л бид нар нэг юм бичдэг ч юм уу бид нар залгагаар бид нар нэг юм оон гэж ярьдаг ч юм уу. Тийм байх нь ер нь нэг тийм сайн биш байхаа. Ер нь нэг дотны хүн дээр нэг сайхан сүү өндөг ч юм уу нэг барай очил ямар вэ гэдэг хөзөр энэ дээр ингээ гарч байгаа юм шүү. За одоо юу яана? Юу яана гэхээр яана? Гаргалгааны наривчсан буюу одоо энэ 7 хоногт одоо Аз завшаа яадаг юм хэр таныг ивэсэн бэ? Одоо хэдүүлээ харцгаая. За сумны хаан буюу одоо юу шүү? За ингэ шүү байна. Нэрийг мэдгүй болохоор хэлээ уучлаарай. Ерөнхий бүрийг хардаа шоу ингэж яваад холын ангаа хараа байж чад. Нэг ёсондоо үнэхээр ингэ энэ 7 хоногт том зөрөөр амьдралаа сайн сайхан болгоё гоё одоо болгоё бүтээ гэж байгаа бол та юу явах ёстой? Яалчгүй өөрийнхөө л тэмцэж явах нэ. Уг нь таны ингээ холын ирээдүй яадаг гэдэг гоё юм чинь аюул сайхан гэрэлтэй гоё явах гээд байна. Дааж та өөрөө одоо өөрийнхөө тэмцэж чадахгүй ч байгаа юм. Эсвэл одоо байх амьдралаа дараадаг ч юм уу. Нэг л тийм юу байна. Үгүй ээ. Босцоо одоо юу лээ боосгдсон ардуудаа гэдэг дээр юу гэдэг штэ. Тэрэн шиг та бас яг өөрийнхөө тэмцээ үнэхээр холын амьдралаа сайн сайхан явъя. Үнэхээр ингээд удаан бодсон амьдралаа ингээд сайн сайхан төлөвлөсөн юм а те хий гэж байгаа бол та юу хийх ёстой. Яалцчгүй одоо хийх ёстой зүйлээ бол заавал хийх ёстой. Тэр нь одоо нүүр тулах хүсэхгүй байгаа зүйл тэгэхээр нүүр тулах байсан ч гэсэн хамаагүй. Бас өөрийгөө нэг тийм өөрчлөх байсан ч гэсэн хамаагүй. Амьдрал үргэлж өөрчлөгдөж явдаг. Бид нар үргэлж нэг янзаараа байхгүй. Бид нар одоо үргэлж тийм хортой эсвэл тийм юугаар байхгүй. Тэгэхээр бодж үзэн шүү заяа. Зоригтой. За харин хоёр дахь хөзөр дээр ингэж харж ирж байна. Биш энэ байна. Хоёр чулуу буюу одоо сорилт. Гэхдээ яг жижиг сажиг одоо ажил төрөл дээр бас сорилын юм уу бас санийг шандс шалгах юм уу тийм юм бол болно. Одоо юу биш нэг одоо яаж болохгүй сте. Одоо тийм хүнээс ч болохгүй сте. Жишээр өөр ингээд нэг тийм юу сэдв тавилаа би одоо ингэмээр байна тиймэр байна те. Ийм сайн амьдралаар ийм хэмээр байна гэхээр хүмүүс заадаггүй зардал нь юм болноо. Дарга дургуй ийм юм байна те. Одоо эсвэл одоо хоолны мөнгө чи хаана байна ч юм уу гэсэн тийм одоо комент асуулт сөрөг ингээд юм асуулт тэр чи одоо юу швэстэй. Одоо хүмүүсийн дургуй швэстэй зүгээр л үнэхээр тийм сорил швэстэй. Яг тэрэн шиг та одоо санаа ч ингээд таны амьдрал хийх өсч байгаа зүйл чинь санаа нь зөв хэрнээ. Магадгүй нарийн ширийн деталь дээр ч гэдэг юм уу сүжижж юм дээр ч юм уу алдах магадлал бол байгаа шүү. Тэгэхээр энэ тал дээр ер нь бас юм хамаа бодож үзээ те. За нэг юм гормын битгий хэрэгж хүмүүс ярьдаг штэ. Тэрэн шиг хашир байгаарай. Тэгээд өөртөө чинь хүмүүс нэг юм санал тавьсан өнцгөр комент хийсэн юмнуудаар бодж үзээрэй. За энэ хүн үнэхээр надад дургуй байна уу? Эсвэл үнэхээр энэ хүн те бас үнийг яриад байна уу? За эсвэл дургуй хэрнээ үнийг яриад байна те. Тийм учраас нэг юм гоё үг байдгийг. Яг нь чиний ярьж байгаа үг бол үнэн. Гэхдээ чи бол маш шүү гэдэг. Яг тэр шиг хүний одоо хин ярьж байгаа зүйл хамаарат тухайн хүний комент хэсэг одоо юу вэ тийм зөвлөгөө өгдөг юм те. Тэр талээр нь ер нь анхаарч үзээж явж одоо байгаарэ гэж байгаа юм. За юу. За 3 дахь хөзөр. Асын харилцаа тал дээр аягны хаан мэдрэмжэндээ өстэй мэдрэмж гэдэг шиг юу ягаарэ гэж байгаа юм. Одоо хүн рүү төрүүлж хэлдэг, хүнийг сайхан ойлгодог те. Бас хүнийг сайхан бас ингэ дүгндэг толгойтойгоо тийм байгаарэ. Тэгэхгүй бол одоо юу гэдэг энэ үсээ сонсон хүн дандаа нэг юм хүнийг хардаг. Тэгээ зөрүүд одоо юу гэдэг хүнийг ямар хүн үйлдэлийг хардаг ч юм тийм байгаад байна. Харин та өөрөө бас тийм үйлдэл гаргадаг. За энэ ямар хүн байх юм бэ? Энэ юу яах вэ те? Тэрэнд нь би яах вэ гэдгийг хардаг
бас тэрнээр сайхан тийм дүгнэлт хийдэг тийм байгаа чи тэгжиж амьдрал чинь илүү сайн явна штэ. Дэндүү бас нэг тийм ерөнхий ингээд бас явах гээд байгаа юм биш үү хөзөр энэ дээр бас гарч иж байна. Бүх юм бол ерөнхийдөө бол энэ 7 хоног сайхан зүг байх болно. А гэхдээ таны одоо ямар хөө хичээл зүтгэл гаргаж та яасан бүх юм хамаарна гэж гарч иж байгаа юм шүү. За ерөнхийдөө энэ 7 хоног бол шийдэмгийдээ бас дайчин байх хэрэгтэй. Тэгчээж одоо нэг тийм том зургаараа сайхан болно. Яг тийм жижиг сажиг одоо их гоё амьдралын эрч хүчтэй үйл явдал сайхан байх ч гэсэн ажил дээр жижиг сажиг соёл гарч ирнэ. Тэгээд хосын тал дээр хувийн амьдрал дээр бол ер нь төрүүлж хөдөлгөхий даангац хайр дурлахгүйгээр одоо гэр бүлч мөн хатар хассан дээр байж тэгээд хүний сайн тань төрүүлж тань гэдэг үзэр төрүүлж дүүн гэдэг үзэр гарч иж байгаа юм аа. За энэ 7 хоногт сахиусан төвдийн үрдийн юу үзүүлсэн байна харцгаая. За тэгээд гэгэнтэ юу яана? Миний хайруудаа найзуудаа зүүн совингоо дагна манифест юм хийнэ. Тэгэхгүй бол арай дэндүү нэг тийм юу яагаад юм шүү. Логко дагаад юм шүү. Лог дагах тусам одоо тийм сейф буюу аюулгүй сонголт хийдэг. Ингүүл level болно гэдэг. Гэтэл яг үндэ энэ дээр чинь юу дутуу байна шүү. Одоо гэдэг үлээ. Зүүн совингоос тийм аз боломж яадаг гэдэг юм та таахгүй зөвхөн би уртгаал харны яваад юм шүү. Болохгүй. Одоо нөгөө та ямар одоо шоргоолж байгаа шүү дээ. Шоргоолж ингээл юм аваад явдаг шүү дээ. Та бол хүн шүү дээ гэдгээ бодож үзээ гэж үл гэдэг хөзөр энэ дээр гарч байгаа юм аа. За харин энэ 7 таны энер ямар байх вэ? За энэ нэстэ харсан. За сүүлийн цамхаг амьдралын чинь хувь таныг одоо ерөнхийгөөр нь юу яах гээд байна? За одоо суураар нь ер нь амьдрал чинь нэг өөрчлөх гээд байна. Та комфорт зон руу тавдах юм бус яадаг гэдэг юм да нэлээд удаан дасчлаа. Нэг буруу юм бол биш. Гэхдээ бас нэг зөв бас тайхуулаад авч юм бол биш. Яагаад гэвэл та энэсээ ингээд өөрчлөлтөөр илүү сайжирч явах статал та тийм гайчгүй, гавьяачгүй, цайчгүй, хоолчгүй гэхдээ бас тийм муудсан ч юм уу муудсундчгүй юм яваад байна. Болохгүй заяа. Өөрчлөлт өгөх хэрэгтэй шүү. Харин тэр өөрчлөлтөнд одоо оруулж ирэх гэж байна. За ингээд одоо 2 дахь өдөр манд дуслаа. Хөдөр дэлгэцэн таалагдсан лайк дараар шеэрээрээ subscribe дараа мэдээж шиг баш байлголно. Мөн одоо гүйлгэний утган дээр те юу хийхийг хүсэж байгаа сургалтын те юу төлөө тэмцэн төлөвч яваад тэр ч сайхан манифест хийгээ залбирлууд өрөөлөх болоо. Тэгээ та бүхэндээ хамгийн сайн сонирхсан өрөө мөн дашин тус та бүхэнд тараад өдөр үзүүлмээр байгаа бол та бүхэнд юу яарэ одоо надад сайхан холбогдоод үзэж болно. Тараад үзүүлмээр байгаа бол одоо Facebook, Instagram ч үүнтэй холбогдож болно шүү. За тэгээ мөн байнгын стрессэд төвлөрч чадахгүй энергийн бохирдолтой байгаа та бүхэнд энерги зөвлөг Oracle давсыг санал болгож байна. Ердөө 10 сар минут ингээд давстаа усанд ордог юм уу? Эсвэл сайхан ус шүршгтэн хийж чаад одоо өөрөөнийхөө болон өөрийнхөө энерги сайхан цэвэржүүл болох юм байгаа шүү заа юу. За тэгээд хамгийн сүүлд нь нэг юм хэлээ. Хариудаа амьдрал бол өөрчлөлт. Гол нь зөв байх нь танаас хамаарна. За юу. За одоо ингээд одоо 3 дахь хөзөрлөгөө орцгоё. За 3 дахь хөзөр маань 2 сава. За хөзрийг ажиглавал нэгэн үнэг их даруухан төлгөөхөн тэгээ нэг л өдөр одоо бусдаас ингээд юу харж штэ. Холыг хараад 2 савын нэгэн сонгоцсон байна гэдэг шиг. За энэ 7 хоног их тийм төлөвлөлтийн 7 хоног бол байх боловч гарч иж байна. Нэгдүгээр саваа гэдэг бол өөрөө хүний итгэл өнөмжил одоо бас зүрх зориг байдаг юм. За тэгвэл 2 байна гэдэг чинь нэгсэндээ ер нь бол нэгийг сонгох гэсэн үг хэрэг юм хумаа төлөвлөе яаж амьдрал дээр болов те яавал илүү сайн сах болох вэ одоо харж байна гэсэн үг нэгдүгээр. За хоёрдугаар одоо аль нэгийг сонгоно гэж байгаа юм. Амьдрал дээр ер нь юу хийвэл дээр вэ гэдэг. За гуравдугаарт бас энийг ингээ хийгээ явахад ер нь яаж явбал дээр вэ те хизээ хийвэл дээр үү хэрхэн хийвэл дээр үү хинтээ хийвэл дээр үү энэ бүхнийгээ ер нь сайн төлөвлөө гэж байгаа. За тэгээд хамгийн чухал буюу дөрөвдөх нь гэж байгаа юм. Ер нь чинь нэг юм төлөвлөх юм болно гэдэг чинь хүний амьдралыг өөрчлөлт орно гэсэн үг шүү дээ. Одоо энэ 7 хоногт бол танд энэ одоо сэтгэхүйн буюу одоо энерги чинь нэг тийм өөрчлөлт орох юм байна. Алин болгон намайг дагаж ингэж явах хэрэгтэй. Энд чи одоо та одоо ингэж бол болно гэдэг тийм мэдрэмжтэй байсаар ирсэн. Гэхдээ энэ 7 хоног эрсдлийг ер нь жоохон өөрчлөлтөнд орё. Арай нэг тийм толгойд эмсэхтэй бай. Юм одоо хийж байгаа бодлоодоо тий одоо бодит болгоё.
гоё байлгаа гэдэг нь бол та одооноос сайхан орж эхлэх гэж байгаа юм байна. Тэрний үр дүнг ч сайн харах юм байна. Тэгэд хамгийн давуу тал нь гэвэл хоёрын хооронд энэ 7 хоног ер нь байгаас болий. Одоо боллоо, ханлаа те. Нэг юм би бол хоёр хатантай биш, би зөвөр л хоёр хатангуй зөвөр л юм сонир юм яваад байна. Тэрний юунд яаж нэг ч гэсэн хатантай болоо гэдэг рүү тавал орох гэж орохоор бэлдэх юм байна гэдэг хөзөр энэ дээр ингээд гарч иж байгаа юм байна. За бас нэг зүйл гэвэл ийм байгаа юм аа. Хөзөр дээр ингээ ажиглаа энэ гой сайхан цэцэг намар шиг одоо намрын улирал шиг байгаа биз. Яалтчгүй одоо та нэгэн хэвийн байсаар одоо болж байна. Одоо өөрчлөлт өөрийгөө танилцуулах орно гэдэг юм одоо дахиавал энэ дээр гарч байгаа юм шүү заяа. За харин ажил карьер яадаг гэдэг тал дээр. За нэг тийм гайчгүй, гавьяачгүй нэг талаас бол тийм нөгөө талаас бол их тийм 57 болох юм шиг байна. За 4 сэлэм одоо 4 сэлэм зооцсон байгаа. Гэтэл тэрний нэгэн дээр нь хэрэг ингээд 50 унтаад амарцсан. Одоо надаа яасан юм 50 сайхан байна өө. Юу ч наалдах юм алгаа гэдэг шиг. Тэг бас юу ч санаа зовх юм болго гэдэг шиг байгаа юм. Тэгэхээр санаа зовхон гайгүй чинь нэг талаас бол бүх юм сайхан бүтээ те. Орлон морлого сайхан бүтээ. Бас гоё ингээд тийм айтайхан болоо юм гэсэн үг. Нэгдүгürt. Хоёрдугаарт айхтар нэг тийм цоорохгүй байх, бас айхтар нэг тийм хоосон байхгүй байх. Айл дээр нэг тийм баланстай, тэгээ нэг тийм өдрүүд өнгөрдөөрөн нар ингээд мандаж амьдрал үргэлжилгээр ингээд үргэлжлээ гэдэг шиг л одоо юу яах гээд байна штэ. Бас нэг зүйл гэвэл ийм байгаа юм. Ажил төрөл ийм байна, ингээд тийм тайван байна гэдэг чинь таныг одоо бас нөө өмнөх хөзөртэй адилхан те. Одоо юмаа сайхан хий төлөвлөө яг өөр зүйлээрээ сайхан төвлөрч яваа те. Тэгэхгүй бол энэ үгтэй сонсон үнтэй ажил гэж одоо социализмын нэг ажлын төлөө төрсөн хүн юмаа гэдэг шиг жоохон явах гэдэг магадлал ер нь амьдралаа байдсан байна. Тэгээд одоо тэрний оронд яг мэдээч ингээд ажил төрөл сайхан бүтчихэд байгаа юм баярлж байна болж байна. Гэхдээ энэ чинь ажлаас өөр амьдрал дээр бас зөндөө юм байдаг шүү. Тэр талаагаа сайхан одоо төвлөрөө хийх маа хийгээ бас те саяны өмнөх 2 сар шиг төлөвлөх юм дээр төвлөрөөд эсвэл гэр бүлийн сайхан цаг өнгөрөх ч юм уу 50 сайхан байгаарэ. Юм одоо өнгөрсөн 7 хоногт юм уу тэрний өмнө төлөвлөсөн зүйлсүүд чинь ажил төрөл тал дээр эсвэл сургууль сууж юм уу те карьер тал дээр сайхан биелэж явах учраас айхтар санаа зовох зүйл бол одоо гайгүй юмаа гэдэг хөзөр энэ дээр гарч иж байгаа юм аа. За харин хосын харилцаа хувийн амьдрал те. За энэ ч ярим болж шүү тэний хөзөр. За юу яасан? Төрөөд удаагүй байгаа янзаг эрвэхээ харж байгаа юм. Анхад эрвэхээ харж байна. Тэгээ хар ойд. Юу гэсэн үг вэ гэхээр одоо хувийн амьдрал, хосын харилцаа дотор энерги тал дээр чинь бол таньстай цоо шин энерги бол орж иж байгаа юм байна. Өмнөх одоо өнгөрсөн амьдрал давтагдажсэн зүйлс одоо давтагдахгүй өнгөрсөн амьдралаар ингээд яасан бол ийсэн юм гэж хэлсэн зүйл бол одоо харин тэр нь гайгүй болно. Одооноос эхлээд бол цоо шин одоо энерги, цоо шин үйл явдлууд, цоо шин хүмүүс одоо тийм одоо сайхан үйл явдал бол бас гарах юм байна гэдэг хөзөр энэ дэр бол болж байгаа юм. Мэдээж одоо юу гэдгийг юу штэ зарим хүмүүс мэддгүй юм. Өнгөрсөн амьдрал дээр ингээд давтагдчихсан зүйлс бол энэ юм те дахин давтагдана гэдэг бол айгаар идэв. Үгүй. Янз бүрийн тийм тэний үйл явдал бол давтагдан харин гайгүй. Харин цоо шин үйл явдал болоод тэрэн дээр таны бол одоо юу яах вэ? Сэтгэгээч те бодолтой байлгаач гэдэг юм бол тань илүү оруулах байх гэдэг хөзөр энэ дээр гарч байгаа шүү заа юу. Тэр бас нэг юм байна. Одоо битгий өөрийгөө нэг тийм энэ хүн яах бол яалаа гэж битгий их тийм айгаарай зүгээр. Харин тэрний оронд амьдралын сайн сайхан мэдрээ гоё бай те бас нэг ухаалаг бай гэж бодоод явах нь одоо хамгийн чухал байгаа юм шиг гэдэг хөзөр энэ дээр ингээ гарч иж байгаа юм а. За юу яасан? Тэгэд нэг юм хартаа ой харанхуй хууз. Тэгэхээр хувийн амьдрал тал дээр чинь бол одоо шинэ хүмүүс,
шинэ үйл явдал гарч ирнэ. Гэтэ энэ бол сайн муу байхад олон та өөрөө хянаарэ. Янз бүрийн үйл явдал болох магадлал, гинтийн гэдэг үйл явдал эсвэл гинтийн хуучны хүн ч юм орж магадлал байгаа шүү гэдгийг бодож үзээрэй гэдэг хөзөр энэ дэр ингээд гарч иж байгаа юм аа заяа. Тэгэд ерөнхийд нь энэ гурвыг харахад бол энэ 7 хоног бол айхтар тийм адал явдал яд гэдэг юм нь бол гайгүй. Илүү тийм дотоод хүн дээр чинь төвлөрсөн. За яг хувийн амьдрал талаар яг болох л баг. Тэгэхээр илүү тийм дотоод хүн дээр чинь төвлөрсөн, тайван бай гэсэн, бясал хий гэсэн, эсвэл өөрөөр тийм гоё байх тийм юмуд хий гэсэн тиймэрхүү одоо 7 хоног бол одоо болоод өнгөрөх буй заа гэдэг одоо үйл одоо хөзрөдөл ингээд гадж байгаа юм аа. За юу яа. За зөрүүд одоо гаргалгааны хөзрөөдтэй ямар хувайг хэвлээ одоо харцгаая. За нумны хаан одоо могоон чуулган болж шít. Юу яаж вэ? Яалчгүй одоо зориг дагаж аз гэдэг. Зориг дагаж бас хиймэр гэдэг те. Одоо тэрэн шиг та ингээд гоё бай өөрсдөө төлөвлөгийг хичнэсэндээ энэ 7 хоногт ер нь юу төлөвлөн баг тэр чинь биелээ шүү. Бараг л 3 хүнтэй болно төлөвлөл баг тэр чинь нэг юм биелэх хэмжээ эсвэл 3 нөхөчүүд юм уу. Тэгэхээр нэг юм ойлгохгүй нь ер нь ингээд Монголд яагаад 2 хэсэгтэй хууль батлыг гэдэг амар явж байгаа гэсэн. Тэгвэл яагаад зураад 2 нөхөртэй хууль батлах гэж бодог юм бол эмэгтэйчүүд ер нь бас бодж үзээрэй юу ч яриад байна. За марзан гайх. Юу яана? Энэ 7 хоног бол одоо савааны хаан бол буюу одоо нумны хаан гэдэг үзрэл эрч хүчний үзэр. Тэгэхээр эрч хүчтэн дээр чинь юу дагдаг вэ гэхээр өөрийн энерги буюу аз дагдаг юм. Тэгэхээр энэ 7 аюул сайхан болгоё бүтээх төлөвлөе гэсэн юмнууд чинь ерөнхийдөө сайхан бүтээ сайхан явах юм аа. Энерги сайхан аз ивээ явах юм аа. Тэрийг сайхан ойлгоорой гэж байгаа юм. Хоёрдугаарт за ястай эрийн хиймэр шилийн сайн богддог шиг одоо яг өөр төр чинь амар их тийм одоо гал энергийн юмуд бол орж ирэх юм байна. Өөрөө чинь ивэх аздаг шин завшаантлаасаа. Тийм учраас ямарваа зүйлийг ер нь одоо биелэхгүй байх зүгээр тийм сейф зон буюу тийм энэ хэмжээнд л одоо төлөвлөлт боломжтой биш. Харин бүр тийм том амбицтай ингэн тэгин ийм том байна те. Бараг л сар 5 төгрөгийн борлуулалт хийх юм уу тийм том зүйлсийг бас сайн зүтгэж зориорой. Эсвэл том дарга болно гэх юм уу те. Амьдрал бас байнга тохиодгүй азтай үеийн нэг ирж байгаа юм шиг байна шүү. Тийм зүйлийг сайн ашиглаж явах нь өөр чинь одоо хамгийн дээр бас хамгийн сайн зүйл юм а гэдгийг бол та бүхэндээ бас ойлгоорой гэдэг хөзөр хэлж байгаа юм. Тэгээд дээр нь толгойтойгоо байгаарай. Энэ 7 хоногт бол хүмүүс тань дээр тэгвэл явах уу гэсэн тийм сайн саналууд бол тавьж л таарна. Та харин тэрнээс нь аль нь дажгүй сонголт юм, аль нь бүтггүй сонголт юм гэдгийг та өөрөө харж шийдэх хэрэгтэй шүү гэдэг үзэр энэ дээр гарч байгаа юм аа. За харин юу тал дээр гэдэг үлээ. Ажил төрөл тал дээр 17 найдварын од хөзөр найдварын од одоо энэ хөзрийг сонгосон хүн та одоо ажил төрөл карьер тал дээр нэг хэсэг үнэхээр өстэй махамаяаран балцуулгааш те одоо өстэй мал бол алаад ичгээс гэсэн хүмүүс дээш нүүр сулах юм усан ч юм уу ер нь өстэй амьдрах гэл үзээд дэжтэй гэдэг нь нэлээ орсон юм байна. За тэгвэл энэ 7 хоног бол тэхэн гайгүй. Бүх юм сайхан бүтгэхээр бүтэн. Нэг хайхтар тийм одоо яана гэдэг өнгөрсөн тоонууд шиг тийм адал явдалтай түүхтэй тийм одоо зүрх өвдөх тийм одоо 7 хоног бол арай гайгүй. Яагаад гэвэл одоо таны одоо юу ч дуусчих. Сүүлийн цавхын үеийн дуусаад одоо од руу орж байна. Найдварын сайн сөхөр орж байна. Гэхдээ одоо тэгээ цаашаа сар гарна, тэгээд нар гарна. Аз сайхан ивэг гойхон болно. Тэрний од дээр явж. Од чинь юу вэ? Найдвар. Найдвар чинь юу вэ? Нэг тийм найдвар тэлэхүйс тийм одоо алсын хараа тийм үстэй. Хүн чинь ямар нэг юм хоос найдахгүй штэ. Одоо нэг юм од байраа гэдэг чинь тийм бас нэг тийм од дагаа явбал бас нэг гоё байгасны төлөвлөн одоо бодож мууц ч гэсэн цамж нь төлөвлөж явна үстэй. Яг тэр шиг таны амьдрал бас ингэ төлөвлөсөн чинь сайхан эхлэл нь одоо ажил төлөвлөлүүд тал дээр ингэ гарч эхлэх нэ тий тийшээ сайхан явах нэ гэдэг хөзөр энэ дээр гарч иж байгаа юм аа. За тэнийг гэдэг үзүүд дээр харин савааны нумны хатан савааны ном юм. За чандаг шөнөөр явж байгаа. Юу яах вэ хаа гэдгүй. Нэг талаасаа бол савааны хатан гэдэг бол одоо юу үзэр. Их дайч юм ихтэй үзэр.
ер нь ингээл те аюу сайн ээжүүд гэдэг чинь бараг л нөхөр нь одоо ам маань хөөцөн сүлээд өгж явах тэгэл ихнэр нь бараг хүүхдээ суудаг төлбөрийг даацсан одоо гэртээ хоол хүнсээ баргаад давхар өөрхөө нүр мөр ама бодох юм олдог. Хажууд нөхөр бол тийм мэдрэл тийм нэг ангийн буу сонь шархад хүмүүс үүдэг штэ. Яг тэр шиг төрлийн одоо гэр бүл бол танад л жоохон чамд л байд юм шиг байна. Та харин эрдэл дээрээ одоо өөрөөрөө төлөвлөлөө сайн хайрлаж өөр дээрээ бас юу хийж болох тал дээр сайхан төлөвлөж ер нь дайрахтай. Бас айгүй сайн хүмүүстэй очрыг гой бай гэж одоо явахыг л хүсэж хийж бол айгүй сайн байна. Нэгсэндээ миний эргэн тойрны байгаа хүмүүс намайг хайрлаж чадж гин үү? Зөвхөн би тэднийг өөр хайрлах шаардлага байна уу? Миний эргэн тойронд байгаа хүмүүс намайг бас тоогоод үнэлж чадж гин тэ. Зөвхөн би тэрийг үнэлж чадах хэрэгцээ байна уу гэж бодож үзэхгүй бол таны үнцэн гэдэг юм бас нэг айхтар өнөрт бол ялангуяа хамгийн ойрын түвшинд бол бас байхгүй байх магадлал байна шүү гэдэг хөзөр юм дээр гарч байгаа. За яа. Тэгэхээр хамгийн чухал нь юу юм? Хүн өөрийгөө үнцэнтэй байлгах дээр одоо орчин багш заа. За ерөнхийдөө бол энэ 7 хоногт их тийм төлөвлөлттэй 7 хоног бол байх болно. Тэр төлөвлөсөн чинь аюу сайхан биелээ явах юм байна. Ажил төрөл тал дээр бол аюу сайхан тайван тийм төлөвөө бүх юм явдаа сайхан асуудалгүй явах болоод яагаад гэвэл тэр нь одоо амьдрал дээр энергийн төвшөнд од гэдэг үзэж гарсан тайвшрлын сайхан эхлэх үе. Хосын тал дээр бол хувийн амьдрал тал дээр бол одоо шинэ энерги ирж байгаа. Гэхдээ энэ дээрээ та өөрөөр хэлбэл үнцнийг сайхан гаргаж өгвөл маш сайн юм а гэдэг үтэр энэ дээр гарч иж байгаа юм аа. За зөрөө таныг одоо сахиусан тэнгэр танд одоо юу зөвлөсөн байна? Харцгаая. Хүч гэдэг хөтзөр. Юу яана? Яалч гэж жоохон хиймэл ундаа яадаг гэдэг нь таныг бол уг нь та зоригтой ингээд байх тусам нүд одоо алсыг харах тусам аюу сайхан ивгээд гоё байдаг юм байна. Тэгэхээр энэ тал дээр та аюу сайхан төвлөрөөд одоо гоё бай, сайхан бай гэдэг сайхан явах нь хамгийн чухал байна шүү. За нэгт. Хоёрдугаар юу ямар байна? Юу тэгвэл өөртөө итгэх хэрэгтэй. Бас аливаа юмыг арга ивийг олж явбал аюу сайн шүү гэдэг үзэр энэ дэр гарч иж байгаа юм аа. За харин юу яа? Таны одоо энерги ямар байх нь харцгаая. За зөрөөж юу вэ? Энерги цэвэрлэнэ хайр. Амьдралын шинэ энерги орж байгаа та хуучин энергинд жоохон юу тийм алдчихгүй, онцгүй, эсвэл хэцүү байчихгүй, яаж байж гэсэн айдтай юм бол зөндөө дүүрэн байх гэдэг. Энэ бол болохгүй. Энэ хэвээр сонгосон хүн та одоо тийм хүний зовлон жаргалыг сонсоор байгаад хүн санаа зовсоор байгаад энерги бохирдол орсон байна. За энерги ер нь цэвэрлэх аюул тийм хэрэгцээ бол ялангуяа дараалалт бол байгаа юм байна. За ингээд 3 дахь хөзөр маань дууслаа. Хөзөр дэлгэтнүүд таалагдсан бол лайк дараарай, шеэр хийрээ, сабскрайб дараарай. Мэдээж шил маш баярлалаа болно. Мөн одоо гүлэний утган дээр те юу хийх хүсний хөдөлгөөнтэй байна. Тэ юу төлөө хэмжээнд хөвчээрээ тэрчлээс ахын манифест хийгээд залбирал өгөх болно. Тэгээ та бүхэнд хамгийн сайхан өсөөрөө мөн та бүхэн тархс үзүүлэх ямар нэгэн асуух байвал та бүхэн юуж болно. Сайхан Facebook мөн Instagram-аас холбогдоод асууж болох юм байгаа шүү. Мөн ингээ байнгын стресстэй хэцүү байгаа бол эсвэл энерги бохирдолтой бол одоо түрүү хэлсэнчлэн энерги цэвэрлэг Oracle давсыг та бүхэнд одоо санал болгож байна. Ердөө 10 сая давсаас нь ордог юм уу? Эсвэл одоо хөлөөд сайхан дүүдэг юм уу те? Эсвэл одоо ус өршөлтөнд хийж байгаа сайхан устай ингээ өөрөөгөө цэвэрлэхэд бол таны болон таны эргэн тойрны гэрээч нь энерги сайхан цэвэрсэн байгаа шүү. За хамгийн сүүлд нэг юм хэлье. Амьдрал бэлэн болоход аз бэлэн бол биш шүү. Тэрийг л маш сайн харж байна. За тэгээ одоо та бүхэн хамгийн сайн өсөөрөө дараач үзэл дэлгэх дээрээ уулзгаая.